За улс төрийн ач холбогдлын хувьд бол ардын намын ардчлалын төлөөх саналуудыг хуваадаг төслүүд мантайгаа нэг ууданд орсонд болж байна. Тэгээд энийг нь ард түмэн мэдэх ёстой байсан. За эдийн засгийн хувьд бол өнгөрсөн оны төсөв батлагтаа нийтдээ 83 сая тонн нүүрс гаргана. $105 экспортлон. Түүнээсээ ер нь гол экспорт нүүрс учраас $19 тэрбум орлого олно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их найд төгрөг хүргэнэ. Тэгээд эдийн засгийн өсөлтийг 8% хүргэнэ гэж амласан гэвч өнгөрсөн онуудын муу үеийнхтэй харьцуулахад 3 сарынхтай харьцуулахад 23 онд 8%-тай байсан эдийн засгийн өсөлт 24 онд бол 7.9% болсон. Энэ оны 3 дугаар сарын байдлаар бол эхний үйлрлийн байдлаар бол 2.4% өсөж хэд дахин багассан байгаа. Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 3 сард $373 сая ашигтай байсан бол 25 оны эхний 3 сард $614 сая алдагдaltaй болж $1 тэрбум багассан байж байгаа. 3.6 тэрбум ихний төгрөгөөр. Тэгээ энэ бол улам цаашаа өснө. Өөрөөр хэлбэл эхний хагасчлалын байдлаар бол миний ойлгож байгаа бол $2.5 тэрбум алдагдaltaй төлбөрийн тэнцэл гарнаа. Өнгөрсөн доногт болсон хятадын нүүрс тээврийн ассоциац хурал хийгээд ерөөсөө гадаадаас авдаг нүүрсээ $100 сая багасгана. Дээрээс нь 50 юанаар сайн когссон нүүрсний үнийг унгаасан байж байгаа. Энэ бол та нарт маш их том эрсдэл авчирна. Тийм учраас энэ гадаад худалдаагаа либералчлах илүү олон төрөлт болох тэр ажлыг сайн хийгээрэй шилмээр байна. За төсөв бол өнгөрсөн хэдхэн жилийн дотор дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 27-аас шууд 37% өсөж явцсан. Тэгээд нийт 64 их найд төгрөгийн хөрөнгөтэй 123 компани байгаа. Тэрний орлого нь 23 их найд, зарлага нь 16 их найд, тэгээд өр нь 22 их найд. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн дижиталх төрийн оролцоо 70% хүрсэн. Нөгөө сонгуул болгоноор амлаад энэ хувийн хвшлээд дэмжинэ гэдэг тэрний эсрэг яаж л хувийн хвшлийнхнийг хөөж зайлуулах уу гэдэг, бизнесийг булаах уу гэдэг ийм л юм явж байгаа. За 3 дугаарт нь гадаад нөхцөл байдлын асуудал байна. Бүгд найрамд Хятад улсын эдийн засгийн хүндрэл, Оросын улбооны улс Украиний асуудал, Иран, Израилийн асуудал. Энэ бүх зүйлээс шалтгаалаад жишээ нь Ираны ерөнхий сайд энэ газрын тосны нэг баррел газрын тосны үн $300 төрнө гэдээ мэдгдсэн байгаа шүү дээ. Тийм учраас оны эсээр энэ шатхууны хангалт энэ чинь маш их хүндэрнэ. Тийм учраас энэ хоёр хөрштэйгээ эвтэйхэн байх тухай. Өөрөөр урагшааны хэдхэн бар гаргаж хойноос ганцхан бараа бүтээгдэхүүн оруулж ирж байна. Нефт. Тэгэхээр энэ хөрштэйгээ бас нэг асуудлаа ярилцаад аятайхан урагшаа явах тэр зүйлийг хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь ганцхан хүсэлт байна. 4 компани манай нүүрсийг худалдаж авч байгаа. Юунаас гашуун сухатаар гаргаж байгаа. Тэрний 3 нь офтекийн гэрээгээр огт төлбөр төлөхгүй авч байгаа, нэг нь төлбөр төлж байгаа. Тэр 3 офтекийн гэрээг заавал ил болгороо гэж би танаас ард түмний өмнө ил болгох гэж би танаас хүсэж байна. Энийг нээлттэй болгоно эргэлзэхгүй байна. За бүрдэрчгчэн бас төрийн оролцоог багасгах талаар төсвийн хяналтыг бий болгох талаар чухал саналууд төвшүүллээ. Төсвийн зарлагын хяналтын дэд талааны даргын хувьд бас тодорхой саналуудаа өгч хамтарч ажиллахыг хүсье. Дотоодын нийт бүтээгдэхүүн дэлгэх төрийн оролцоо 70% гэдэг бол болон төлбөрийн тэнцэл алдагдал бол тийм их байгаа бол зөрүүтэй мэдээлэл өгж байгаа. Төлбөрийн тэнцэл 4 дугаар сарын эцсийн байдлаар $491 сая алдагдaltaй байгаа. Оны эхний 5 сарын байдлаар 31.8 сая тонн нүүрс экспортлсон. Өнгөрсөн оны муу үеийнхаар бол бараг ойролцоо 1 сая өрхөө тонноор багтаа байгаа. Гэхдээ яг нүүрсний тонн тутамд нүүрсний үн $71.9 Америк доллар байсан бол $118-оос 39% буурсан гол энэ төсвийн тодголд нөлөөлөх хүчин зүйл үзүүлэлт болж байна. Бүр тодруулж ярих юм бол 5 дугаар сард нүүрсийн үн бараг 2 дахин унлаа.
За алтны үн бол $3,429 өнөөдрийн байдлаар хүрч чадаа түүх рекордондоо хүрсэн. Гэвч алтны бор Монгол банкын тушаалсан тушаалт нодынгийн мөнгөнийхээс бараг 2 дахин бага буюу 4 тонн орчим байна. 5 дугаар сарын эцээр 3.4 тонн байсан, сая нэг 4 тонн хүрчээ. Нодын мөн үед бол 7 тонн хүрч ирсэн. Жилдээ 20 тонн алт авч ирсэн. Энэ улс ийм учраас алт гурван хөтөлбөр бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд таны хэлж байгаа шиг алт гурван хөтөлбөр болон бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүл төсвийн тодтголыг таны хэлж байгаа шиг тэр төлбөрийн тэнцлийн алдагдлал $2.5 тэрбум хүрэхгүй. Бас эдийн засаг чок үүсгэж буруу хүлээлт үүсгэхгүй тулд бас мэдээллийг үнэн бодиттой өгөх зүйтэй гэж үтсэн үднээс тодрууллаа. Гэхдээ бид төсвийн тодтголыг хийгээд төсвийн зардлаа хэмж чадах юм бол инфляцид үзүүлэх төсвийн эффект болон төлбөрийн тэнцэлд учруулах дарамт буурч ер нь бид хямраллаас урьдчилан сэргийлээд зогсохгүй хямралыг боломжуулах хувилбар байгаа. Энэ зорилгоор бид төсвийн тодтгол оруулж ирэх үедээ дэлгэрэнгүй танилцуулах учраас таныг хамтарч ажиллахыг хүсэж байна. Аптекийн гэрээнүүдийн талаар би сайн мэдэхгүй байна. Төсвийн тодтголын үеэр бид нар сайн судлаад танилцуулъя. За, болдын жавхлан сайд дэлгэрүүлж хариулнаа сангийн сайд. За, бүрдүүр зөвшөөрлийн асуултанд нэмж хариулъя. Аптекийн хувьд бол нэмж хийгдсэн зүйлүүд байхгүй байгаа. За, өмнөх онуудад хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр үргэлжилж байгаа цөөхөн гэрээнүүд байгаа. Харин сая өмнөх засгийн газрын үед хуулийн дээр бид дагаж оруулж биржийн хуулийн дээр оруулж ирж байсан баялаг солилцооны ийм шин эргэцсэн орчны асуудал яригадаад ингээд их хурал дээрээс засгийн газар руу буцаасан байгаа. За энэ асуудал бол буцаасан хэдий ч бол бүрэн зогссон асуудал биш. За энийг дахиж сайжруулах, судлах, за их хуралтай мөн хамтарч энэ дээр одоо ажиллах, сайжруулах ийм одоо шатантай явж байгаа гэсэн үг. За ер нь яг сая бүрдүүр гишүүн макро эдийн засгийн чиг хандлага том тоонууд бол яг зөв ярьлаа. Яг зарим нэг тоонууд дээр бол зөрүүтэй мэдээлэлтэй байх шиг байна. Ерөнхий хандлагатай бол санал нийлж байна. Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйл заасан байдаг додтол хийх одоо хуулийн нөхцөл үүссэн байгаа. Тэрний юу гэхээр шинэ засгийн газар байгуулагдаад засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахар болж байгаа. За ер нь хуулиараа одоо засгийн газрын нэршил бүтцэд таслал өөрчлөлт ороход л одоо төсвийн додтол хийх ийм шаардлага үүсдэг юм байна. За энэ удаа бол үндсэн хуулийн шаардлага нь бол ингэж үүсэж байна. За үүнийг дагуулад хэвнэлтийн тодтол өргөн барих ийм үүргийг одоо ерхий сайд өргөсөн байна. За ингээд бид бэлдэж байна. За өнгөрсөн жилүүдэд төсвийн зардал талд бол нэлээд өндөр ачаалт өгсөн гол хэсэг нь бол энэ цалингийн зардал байна. Төсвийн одоо нэмэгдлийн ерөнхийдөө 65% нь төрийн албан агчдын цалин. За тэрэн дундаа ерөөсө 3 салбар байгаа. Боловсрол, боловсролын салбар, за мөн эрүүл мэндийн салбар. Гол хоёр одоо масс энд байдаг цалингийн нэмэгдлийн. За үндсэндээ бид ковидын үед 2021 22 онуудад одоо олигтой нэмж чадаагүй. Ингээд 23 24 онуудад бол ер нь чамгүй нэмсэн. Нийт салбараар нарах юм бол ер нь 70-80% нэмсэн. Нэмэгдлүүдийг оруулж тооцох юм болвол за ингээд одоо бид цаашдаа маш тодорхой бодлоготой явнаа. Юу вэ гэхээр төсвийн хуулийн дээр одоо төрийн албан агчдын цалинг өвний өсөлттэй уялдвал жил бүр нэмнэ гэж байгаа. За тэгэхээр эх жил бол 6-аас 8% ийм хязгаар дотор одоо нэмэх бид ийм хуулийн залттай бүгд үүрэгтэй.